Хүн өдөр бүр маш олон сонголттой тулгарч шийдвэр гаргадаг. Өглөөний цайнд юу уух, ямар хувцас өмсөх, эсвэл дэлгүүрээс ямар бүтээгдэхүүн сонгох мэт. Эдгээр нь энгийн мэт боловч бидний сэтгэл зүйн мэдээлэл хүлээн авах арга барил логик сэтгэлийн зөрчилтэй гүн холбогддог. Хүн бүр өөрийгөө бодит мэдээлэл тулгуурлан ухаалаг шийдвэр гаргадаг гэж итгэдэг ч бодит байдал дээр бидний сонголт олонтоо сэтгэл зүй болон орчны хүчин зүйлсийн нөлөөнд автсан байдаг. Үүний сэтгэл судлалт хуурмаг сонголтын нөлөө буюу decoy effect гэж нэрлэнэ. This is not a decoy grenade. Сэтгэл зүйн энэ үзлийг энгийн нэг туршлагаар тод харж болно. Кино задарч танд 2 сонголттой гэж төсөөлье. Жижиг попкорн 3000, том попкорн 7000. Ихэнх хүмүүсийн аль алиныг сонгох магадлал ойролцоодаг. Одоо танд 3 сонголтыг нэмэгдэе. Дунд зэрэг попкорн 6000. Энэ үед нөхцөл байдал эрс өөрчлөгдөнө. 7000 попкорн өртөө 1000 төлөвлөлт илүү том хэмжээтэй авах сэтэл. Ийхүү дийлэх хүмүүс илүү үнэтэйг нь ашигтай гэж үзэн сонгодог. Хүлээгээрээ ашигтай. Үгүй ээ. Учир нь бодит үнэлэмжийг хэрэглэж илүү ашиг болоогүй. Харин 3 дахь попкорн түүний шийдвэрийг хуурамчаа гажуудуулсан юм. Энэхүү сонголт нь бусад 2 хэлбэрийг илүү ашигтай мэт хайрлуулах зорилготой хуурам буюу decoy. Сэтгэл судлаач Joel Haber болон Christopher Putnam 1980-ад онд хийсэн судалгаар хүний шийдвэрийг хийхдээ зөвхөн логик үндэслэлээр бус харьцуулбал бусад сонголтын хүрээний нөлөөнд тулгуурлан тогтоогдсон. Бид үн цэнийг дангаар биш бусад боломжуудтай харьцуулж үнэлдэг. Иймээс 3 дахь сонголт буюу хуурам сонголт нь гарч ирэхэд хүний үнэлэмж эс өөрчлөгдөн логик сэтгэлгээ бус сэтгэл зүй болон хөдөлгөөрөө сонголт гаргах нь илүү даван болдог. Энэ үзүүлэлтнүүдэд дэлхийн зах зээл их тод ашигладаг. Тэгвэл маш ойрын нэгэн жишээ. Apple жилбэр iPhone зурглыг дараах байдлаар танилцуулдаг. iPhone 1, iPhone Pro, iPhone Pro Max. Эдгээр дундаас Pro загвар нь хуурам буюу decoy нүүр үүсдэг. Анх хэрэглэгч дундаж үнэтэй хөлбөрийг илүүд үздэгч Pro Max нэмэгдсэний дараа зөвхөн хэдэн $10 илүү төлөөд л илүү том дэлгэц, илүү камер авах гэж бодон хамгийн үнэтэйг нь сонгох хандлагатай болдог. Гэхдээ хүлээгээрээ тань үнэхээр том дэлгэц камер хэрэгтэй байсан гэж байна. Бодит байдлаар Pro Max нь тэдний анх хүсээгүй. Гэхдээ харьцуулалтын төрөлөөр хамгийн ухаалаг сонголт хийсэн мэт бодогдуулдаг. Decoy effect нь бидний өдөр тутмын шийдвэр гаргалтад далдуур нөлөөлж байдаг. Ресторан, онлайн дэлгүүр, утас, автомашин, даатгал гэх мэт хаасаагүй 3 дахь дунд хэмжээтэй попкорн бидний сонголт сэтгэл зүйн үнэлэмжийг чиглүүлж бидний ухамсарыг хөдөлж байдаг. Бид өөрсдөө логик бодлоготой шийдвэр гаргаж байна гэж итгэж үнэндээ харьцуулалт сэтгэл зүйн хандлага бидний сонголтыг тодорхойлж байдаг. Decoy effect нь бидний шийдвэр гаргах үйл явцыг хэр энзэг болохыг харуулж бидний ухамсартай санаж буй шийдвэрч бодит байдал дээр сэтгэл зүйн хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг харуулж байна.